Сайн байцгааны сайхан гэрэлт өдөр та бүхэнд бурхны үгийг дамжуулж байгаадаа баяртай байна. За тэгэхээр шууд бурхны логос үгийг дамжуулж байна. Эзэн бурхныхаа тушаасан ёсоор эцэг гэхээ хүндэл тэгвэл чи энэ газар дэлхий дээр утнаас л эзэн бурхнаас чинь чамд өгсөн газар дээр сайн сайхан амьдрах болно. Чи хүн бүү ал чи бүү завхаар чи бүү хулгайл чи хөршинхээс хотол хуурмаг гэрчлэл бүү хий чи хөршинхээ нэрт бүү санаах чи хөршинхэн гэр орон газар заац шивгчин өхөр мал иржгэнд хөршинхээ юунтч бүү шунхаар гэсэн байна. Энэ сануулгыг хэрэгжүүлж газар дэлхий дээр урт удаан эзэн бурхныг алдаршуулан гэрчилж сайхан амьдраарай гэж та бүхнийг ирүүж байна. Энэ дэд хууль 5 дугаар бүлгийн 16, 17, 18, 19, 20, 21 дугаар ишлэлүүдийг та бүхэнд дамжуулж байна. Мөн 2 дугаар Тимот 3-ын 4-ийн 6-аас учир нь би хэдийн ундаан өргөлмөж асгагдаад явах цаг минь иржээ. Би сайн тэмцлэр тэмцсэн замаа дуусгасан итгэлээ сагсан урд минь зөвхт байдлын дитм надад зэхэгдсэн байна. Зөвхт шүүгч эзэн тэр өдөр намайг зөвхөн намайг биш түүний үзэгдэхийг хүсэгч бүх хүнийг бас түүгээр шагнах болно. Ийм агуу сургаалууд бурхнаас бидэнд өнөөдөр өгөгдөж байна. Энэ үгийн дагуу түүний хүслийн дагуу амьдрах хэрэгтэй. За энэ нь түрүүн би хайгын хэлсэн. За Мосе Египтчүүдийн эрдэм бүхэнд боловсрч үг болгон үйлсэр хүчтэй ир болжээ. Тэгээд тэр нас төсөөрөхөд Израилийн хөвгүүд нутгийнхан нахтуу нартайгаа уулзах бодол зүрхийг нь эзэндэв. Тэдний нэг нь шударга бусаар доромжлог зүрхийг тэр хараад түүнийг хамгаалан нөгөө Египтийг цахин унгааж дарлагдсан хүний өшөөг авчээ. Бурхнаас түүний гараар тэдэнд аврал ирэхийг ах トゥ нар нь ойлгоно гэж тэрээр болсон авч тэд нь ойлгосонгүй. За тэгэхээр эзэн бурхны бас гайхалтай үгийг бас энэ дээр би та бүхэнд хэлж байна. Тэгээд энэ бүхнийг бас дахиад сонс. Тийм Үлс 7-гийн 23, 24, 25 дугаар ишлэлүүдийг та бүхэн сануулж байна. Есүс Христийн нэрээр хүргэж байна. Бурханд бүх алдар нь байгээ. Бурхан та бүхнийг захирах болтугай.